300 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан станцын шав тавигдах гэж байна. Цар хүрээ томтой, хөрөнгө оруулалт томтой, их оронч саахан том бүтээн байгуулалтыг таавагдын хамтаар нээж явуулах гэж байгаадаа баяртай байна. Цахилгаан станц маань ашиглалтанд орсоор одоо баруун бүсийн хөгжлийн хурдсгаар болон найдвартай эрчим хүчээр дэд бүхэн хангагдах болно. Монгол улсын ерөнхийлөгчийн хөдөлгөж хүч болсон эрчим хүчний салбарын түүхэнд тодорхой тэмдэглэдэн үлдэх томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй энэ өдрийн мэндийг хүргэн мэндэрчлэе. Манай хамт олон хэд хийхгүй бол хин хийх юм бэ гэдэг одоо үндсэндээ их оронч зориг гаргаж энэ сайхан ажлыг эхлүүлж байгаадаа туйлаас баяртай байна. Ийм олон сайхан төслүүд хийж монголчууд өөрсдөө сайхан амьдрах учиртай юм аа. Цахилгаан станц гэдэг бол багадаа 50, 60 тэгээд 100 жилийн настай ийм зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол цахилгаан эрчим хүч ялангуяа энэ орчин үеийн одоо хиймэл оюухан тэгээд энэ цахилгаан эрчим хүчээр их зүйлсийг цахилгаан автомашин зэрэг ингээд ер нь бол бүхэл хэрэглээ цахилгаан зур шилжиж байгаа энэ үед бол энэ маш ач холбогдолтой төслөө гэж хардаг. За Монгол улс гэхэд одоо импортоор нийт цахилгаан иргэдийн 21%-ийг баруун бүс нутаг маань бол 90%-ийг авдаг байна. Тэгэхээр энийг одоо нөхөх хангах мөн эрчим хүчний төвийн системтэй холбогдох ийм чухал ач холбогдолтой төсөл гэдгээрээ бол манай төсөл манад ач холбогдолтой байна. За тэгээд энэ ч одоо энэ төсөлтөө цаашдаа Монгол компаниуд, Монгол инженеруудын урах ухааныг шигсэн бас нэг ийм шин сайхан төсөл болно гэдэгт итгэлтэй байна.